Энийг одоо орхиж явъя гэсэн чинь бүр ингээ хайр өрөөд нүү. Happy New Year. Такод ийм гутлууд авсан. Би явж чаддгүй амар сонио. Би одоо л ойлгож байна. Яагаад хүмүүс найз залуугийнхаа хүүдийг дээрэмдэд идэх одоо ойлгож байгаа хгүй. Яа. Хой. Бүгдээ өнөөдөр хамт Эрдэнэт явах юмнуудаа бэлтгэцгээе. What's up, my people? За, өрөмэн тако. Тако нэг амар өрдөлтөд намаа гарчаал буцаад ороод ирэхээ орн ингээд амар хурдан унтсан ч юм уу эсвэл гэл амар чимээгүй харгуу өрөөний нэг булан дор очиж өвчтөн ш. Тэгэл юу ангууд гараад хүрээд ирэн хурж ирэл гэрэл мэрэл асаангууд мяглаа л хүрээд ирнэ одоо хар та. Яши. Ийм амар мяглаа. За нааши. Энэ одоо ганцаардсны шинж юу? Шин тако. Баба. Тэгээд дандаа нэг болохгүй юм явж идэв. Нааш тако. Нааши. Яши. Ингэж амар ярьдаг. Энэ яг юуны хой манайхаа? Яши. Ингээд хамаг юмд уургаар явчихдаг. Намайг юу авчирсан байна гэл. За өнөөдөр нэг хоёр хүнд гоё бэлэг өгье. Тэгээ тэр манай байранд дэдэг өнөөдөр байраараа бэлэг тараад юм уу? Манай нэг Америкээс хамт юу яаж ирсэн хамт байж байхдаа Америкт байж байхдаа танилцсан ах их хоёр байдаг байхгүй юу? Тэгээ тэр хоёр маань байдаг. Тэгээ би маргааш нөө Эрдэнэт явах учраас тэгээ тэр хоёроор орчхоод тэгээд гой бэлэг өгөө. Тэгээ манай гоо төрхийн бас ихч байгаа. Манай гоо төрхийн ихч нөгөө нэг амар гой миний нүүрэн дээр грин пилмэл хийж мундаг гоё ярьсгой сайхны эмч байгаа. Тэгээд хин ихчтэй бас баярлаа гэд гоё бэлэг өгөө гэж одоо юу вэ? Бид юу байгаа лээ дотроо. Монголын өвөл жоохон дасахгүй байна. Инээлийн хүүтийн юм байна. Хойши. Нөгөө сая growth төвтрийн захиалга болох гээд захиалга юу нэг UB cap төгөхгүй нэг амар яралтай хэрэгтэй гэдэг нь UB cap төгөхгүй юу? Шууд тэр чигээрээ ингээд Mac-ын дээр юм өнгөсө гарсан. Гэтэ яг нэг амар ахтарч даарсангүй гайгүй байлаа. Одоо ингээд бадсан заяа юу. Тэнгүүд иймэрхүү юмд амар дуртай нохоо шиг болцсон тэр. Нэг хэсэг гэрээр дүүрэн ийм цаасна. Одоо энийг ингээд яг ингээд нохоо шиг ингээд гараараа ингээд тоглоол яваад идэв. За хувцас өлгч. Яг ингэдэг байхгүй яг энэний ингээд цаавар дандаа оруулна. Тэгээд авчдахгүй болохоор мяавлна. Дайлаа би гаргаад ирсэн юм ямар хөөрхийн. За одоо гүч. Гүгээл алгал. Ийм амар сонин гэж тоглолт муурнууд гэж нэрээ. Янз юмар тоглох юм. Tomorrow. Ингэж ирхэлэх гэж нэрээ өглөө очиж. Шайхан амт битэр. Эргэл дэвтэл. Шайхан юм уу минь? Ши ирхэм тийм битээч. Гараа өгш юм минь та. Чи өнөөдөр ойлоо хомшин аваад. Качи. Таконаши. Качи. Hey guys, за тако битээр өнөөдөр өнөөдөр биш юмнуудаа бэлдээд өнөө орой хичээндээ очиод маргааш өглөө Эрдэнэт явах гэж байна. Тэгээ өнөөдөр болохоор энд 29 маргааш 30 гэдэг чинь 30 31 2 3 Эрдэнэт байгаад бид 4 5 хоног жоо тэгээд эргээд Улаанбаатардан ирэх гэж байна. За 10 жилийн дараа манайхаа их орондоо шинэ оноо гаргах нэ. Тийм ээ. Өвлөн тэтэ нэр үнэхээр хүүт юм байна. Хүтэн гиснээс. Одоо ингэдэг юм байна. Намаа ингээ харсан хүн болгон хүү яж чи ямар амар шүүцэн, ямар амар ийм болцсон гэдсэн чинь нөгөө хамар ингээд өндөрлөгдөөд ингээд шовх болчоор царай хүртэл ингээд нөгөө хамарчин нөгөө нүүрний төв цэг юм биш үү? Ингээд
жоохон чимээг өрөө гэж манай такос ирэх гээд. Тэгээ бид бүгдээ өнөөдөр хамт Эрдэнэт явах юмнуудаа бэлтгэцгээе. Тэгээ такогийн 0-ыг авч явах хэрэгтэй. Тэгээ нүүд том 0 биш зүгээр зөөврийн 0-ыг авч явах хэрэгтэй. Хоолыг авч явах хэрэгтэй. Нойтон хоолыг авч явах хэрэгтэй. Тэгээ курткийг авч явах хэрэгтэй. Тэгээ өнөөдөр бас нэг такот очиж гутлавмаар байна. Тэгээ нүүн муур зурж гадаа гарахгүй бол бас гэртингээ байлгаад ахаар юм өргөдөөд болдгоо. Тэгээ манай ихч бас хилээд гаргаач энтер гэж мэгээд хүүтэн байна уу яа нуу ямар тач гутал аваад таког гаргана. Тэгээд одоо бүгдээрээ юу яцгаа юу тэр дээрээс хүн хараад байгаа чинь ямар юу юм бэ гэж. Чимдаан бэлтцгээе. Одоо тэгээд таког сэрэж таарлаа. Тако дөнгөж найпнасаа сэржин заяа юу. Яши. Нараг амар удамга зэрэг нэг хөлгийн чихэрнүүд нь. Чи миний жуулч. Такогийн усанд орох цаг 1 сард байгаа. 10 сард хүмүүс л усанд орсон үлрэлтэй нэг ордгийн тий. Айгуу чи муурны үед гаргачих чинь нөө такогийнхаа нүдийг шинжүүлж байгаа юм. Яви та энийг одоо орхиж явъя гэсэн чинь бүр ингээ хайр үрээд нөө эзнүүд чинь тижээж байгаа амьтантайгаа адилхан болдог гэж. За, унтлагын хувцас мэдээж унтлагын хувцас хэрэгтэй. Эрдэнэтэд очиж байгаа юм чинь 4-5 хоног гээд тэгээ унтлагын хувцаснаас гадна мэдээж өмсөх гой аутфитууд бас хэрэгтэй. Палаж авах уу, яах уу, бүлэх үү? Өмд бол маш чухал заяа юу. Өмд болохоор би ингэж бодсон. Мэдээж маргааш бол энэ гоё энэ дотроо ноосон өмдөг өмсөж явна. Одоо энэ хүмүүс нөө дотроо ноосон өмд өмсгээд идэх учрыг одоо л ойлгож байгаа байхгүй юу? Тэрс мань хүн ч ерөөсөө ойлгохгүй явж идэг гэсэн байгаа байхгүй юу? Тэгээ би нөгөө Эрдэнэтэд очиж хит өмднүүдээ бүгднг нь багасна гэдэггүй бол нөө нэг хамраа өндөрлүүлчихэд гам барина гээд 14 хоног шахуу юу яагаад зөвхөн шүлтөө хоолоор хоолоодсэн чинь манайхаа тураад 47 кг болцсон. Тэгээ би ингээд дахиж турмааргүй байгаад авахгүй ингээд улам ингээд амар жижигхэн болоод байгаа юм шиг. Яг туранхаа гоё л доо муухай бол биш. Гэтэ миний ер нь бол ирээдүйн зорилго чинь нөө булчин мас нэмэх байгаад байгаа. Тэгээ ерөөс булчингаа нэмэхгүй улам тураал яваад байгаа юм. Тэгээ турах амар амархан ер нь эргэж нэмэх амар хэцүү байдгийн байна гэдгийг би ойлголоо. Яаж байгаараа энийг ингэсэн. За энэ өндөө энэ миний уудлын ганц хайртай өндөгтэй энийг орхино. Энэ яах юм? Ингээд тэгээ өөр надад асуулах юм чи юу байлаа хөө. Тэгээ 2 гол жинс өмдө авчаад асуулна гэж бодоод ер нь бол ингэдэг заяа. Альва юмд явах ч бол ингээд хар цагаан өнгийн юм авч явах юм бол юм дээр цогцдог учраас хар цагаан öngийнхоо юуг авч явна. Цагаан өнгөнийхөө энэ нөгөө жоохон хоолойтой цамцыг авъя гэж бодлоо. Тэгэд манайхан бас ингэж байгаараа зөө. Хоолойтой цамц ингээд та ингээд авахтаа нүүрний хэлбэр ямар вэ? Тэндээсээ бас ингээд шалтгаалаад хоолойтой цамц авах уу, V-neck авах уу гэд ихэвчлэн миний өмнөд одоо энэ өмсөн фотолог шиг V-neckтэй байдаг байхгүй юу? Үе тако чи битэн аваар тэгэхэд л та. Тэр самбар дээр oh no. Одоо энэ яг ус болгочихно. Заавал ингэж юу руу орно. Нараа. За тэр сори юм хатааж байгаа шүү. Ингэж заавал хүний чимдам руу ингээ ордог зээ юу. Яагаад тэгээд дэмдэхгүй. Би сая нөгөө хар хувцснуудаа угаагаад тэгээд жоохон ийшээ тавьчихдээ үзэмжгүй юм аа. Яаж л нөгөөд чи ингээд влогер болохоор ингээд юу ерөөсөө яаж чамаагүй одоо ингээд дүмж усанд орсон үсээс сэлгэцэн. Тэгээ нөгөө нэг албаар хатаахгүй байгаа нь үсээ амар гоё засал. Өнөөдөр сайн өдөр юм байна. Бас өдөр хардаг болчихжээ гэж. За тэгээ энийг өмсөд энэ дээр болохоор хар өнгөнд мэн айгу гоё харагддаг юм аа. Тэрийг асуулт чадвал ямар ч тач энийгээ аваад тако би наа чи ингээд хувц тавьмаар байгаа хгүй. Чи миний хувцыг муухай олгочвол надад айгу хэцүү байгаад. Бабаа. Энийг одоо аваа явахаас чи бити миний хар хувцсан дээр ингээд л та би эндрэж өгчдөр бүх хүсийг авсан штэ. Муур үстэй yes. За тэгээ энэ дээр нэмээд байна шүү дээ тий. Ийм vest авчи гэж бодлоо. Энийг би ер нь бол амар цөөхөн өмссөн. Энэ жил авсан мөртлөө амар цөөхөн өмссөн. За vest аваад нэг 2-3 outfitтэй юм гаргаад. За тако чи ийшээ явахгүй. Гой бас бичлэг ингээд хийх юм дээр ингээд би дэвтэх хувцас явуулаас айгүй дэжгүүд байхгүй юу. Тэгээ өвгөхөр орж магадгүй гэж бодоод тийм энэ цагааныгаа авна. Би чи ер нь юм цагаан өнгөнд айгүй дуртай болохоор цагаан өнгийн хувцснууд айгүй ихтэй. За энэ нөгөө нэг амар гоё алдартай хайртай Michael Kors-оос авсан цамц мэн. Энийг ч бүрстэ хайр олж иж авсан шүү дээ. Авч явнаа. Бас амар хайрлнаа гэж байгаа шүү дээ. Ер нь нэг иймэрхүү өслөг юмнууд амар болгоомжтой авч явахгүй бол тэгээ энийг ч нөгөө хамаагүй угаалгам шин хийхгүй. Би одоо баг ингэ зүгээр хэрэг өнгө нь алдах юм бол зүгээр жоохон юу яж байгаа л ачи гэж бодож нөгөө нэг юу лээ гараараа ингэж мингээд идэг лүү. Мэдээж бас гоё те торкон дээр юп бүхтэй гоё outfit гэх юм бол би энийг авч явъя гэж бодож байна. Энийг болохоор би Солонгосоос авсан байхгүй юу? Uniqlo-гоос авсан энэ бүр хосоороо ингэ байсан хямдарсан гээд
Тэгээ юбктэй амар хөрөн. Юбк носон. Тэгээд интэйг ингэхээр хүмүүс бас энийг надаас хаанаас авсан бэ гэж айгүйх асуугаад байсан. So taking this. Уулаарай. За миний уусч баг ингэ болчих юм байна дөө. Нэг өмсөж байгаа нэг гэрийнхаа нэг айтайхан 1-2 өмдтэй тий. Тэгэл нэг амьс бандаж аваад тэгэл дайснаа хийгээл тэгэл болоо. Дайсангүй бол чинь тэгээд хэцүү шттэ юу нэмдэл. Нөгөө хөөрхөн юбк авна. Би ч ингэ юмнуудаа ингэ хососоор нүлгөхээс амар дуртай. Сороочгийн зөвхөн сороочтой, юу зөвхөн юутай энэ төр гэж байна. За тэгээ энэ юбкийн маань бас хүмүүс амар их асууж байсан. Би тэр нэг сторийн дээр өмссөн байсан ахгүй юу? Энэ шин би нугасаа Америктэй жахта бүгдгэн захиалж авч ирсэн. Тэгээ одоо ер нь саанаас уцаа авах мэдээдгүй ч гэх шиг. Ингээд нэг юм миний стайлд таарах ингээд яг миний арзмарын хувцсууд амар цөөхөн байгаа байхгүй юу? Дээрээс нэг авчих юм бол ерөөсөө тэрийг буцаах боломжгүй гэж байгаа нь айгүй хэцүүдэлтэй заяа. Тэгээ нөгөө талаасаа болохоор юу Америкт болохоор ингээд юмнуудыг аваад томцсон ч бай жижигсэн ч бай надад гэхдээ ихэнх нь жижигдэн гэж байдаг юм уу нэг гоё юм томднол гэхээс шиг тэрийг нь асуулчих бас болно тэгээд тэрийг ингээд нөгөө буцаах боломжтой гэдэг болохоор тэрний амар амар идэв гэсэн тэгсэн чи одоо надад энэ саарлунг ер нь зогтгоо гэхдээ энэ нэг подолк би ээжээс суслуу сувданаагаас суслуу аваад үлдсэн тэгээ яг зөв гэрт надад юм том подолк байдаг дандаа мак юм уу юм юунууд байдаг байхгүй юу лээ нөө би барьсан цээж бишидэр байдаг байхгүй тэрийг өмсөе гэсэн чи тэгэл ямар ингэж мэгтгэл ялтан ш тий хаяа нэг ээж мэж юм уу судана аамаас авсан иймэрхүү бодолтонд аягүй дээжгүй гэдэг юм очих шиг. За одоо энэ дээр болохоор за өмд болцсон байгаа, тэр болцсон байгаа. Энэ дээр одоо юу нэмэх юм бол би ч одоо аягүй хурдан юм аа ээжэл. За энэ дотор болохоор би юунуудаа хийчихдэг юм аа. Одоо дотор хувцс тэгээд энэ тэрко, тилээ, мэлээ те нөгөө нэг юу хэрэгтэй энэ уутанд хийхээс илүү ингэж хийчихээр аягүй амар байдгийн. За би чинь дандаа цагаан амьс өмснөө. Most likely хийхтэй зав. Тэгэхээр цагаан амьснасаа бүгдийг угаацсан байгаа 4-ийг аваад за тэгээд дотор хувцас солихоор 2-ыг аваад би тэгтээ эрдэнэт очиод ер нь бол дотор хувцас авъя гэж бодоод байгаа. Тэрко надад хэрэгтэй нөө түрүүний бахан юу авц учраас тэгээ өөр юу авах хэрэгтэй лээ. За левч чинь бол ер нь бол за нэг 3-4 хоноход бол нэг 2 левч хооронд нь сольж өмснө л гэж бодох юм байна. За энийг аваад за энийг ингээд авчий. За яана за энэ левч гинэ. За тэгэл ингээл болоо шүү дээ. Яг зүгээр нэг гэрт өмсөх бодвол гэхдээ ер нь бол ээж аав хоёроос авчвал их зүгээр гэдэг юм бач. Би ч одоо ганц гарын ганц тэлээтэй. Тэгээ тэрийг л авъя да одоо. За нэг цагаан мак авчи бас юмыг яаж мэдэх вэ? Гэрт хэрэгч болох юм байна. За тэгээ belt тэлээ хэрэгтэй. Энийг саяхан ганц авсан ганц таардаг тэлээ маань бус нь бүгд томдцсон. За минийх баг ингээл болчлоо шүү дээ. За нүүр амныхаа юмнуудыг аваад Dyson аваад тэгэл I am Gucci and I'm done. Okay. За одоо такогийн юмнуудыг бэлтгэх юм бол такогийн штайг хурдан доо. Ямар хурдан хугацаанд ямар хурдан юм яриад ямар их юм хийж вэ? Яж л одоо нөгөө нэг юу үсээ янзлуулах цагтаа болохоор цагтаа амжих гад тэгээд хийцэн байна. За өөр ч одоо надад юу хэрэгтэй юм бэ? Энэ сувдаанаа манад байж захта энэ хүүдийг үлдээцэл энэ бүр амар гоё материалтай. Тэгэхээр би ер нь бол бусаад аваад үлдээ гэж бодож байгаа. Надад хүүдээ штэ ерөөсөө нэглэн л байгаа. Тэр нөгөө нэг хар хүүд идэх байхгүй том oversized. Сувдаанагийн хүүдийн мүдий би одоо л ойлгож байна. Яагаад хүмүүс найз залуугийнхаа хүүдийг дээрэмдэд идэг одоо ойлгож авахгүй материал болдго юм байна. Ингээ том хүүдийн өмсөхөр бас гоё ингээ дотор нь эргэж болдго юм байна. Би ч яах вэ? Одоо найз залуу мал өгөхгүй одоо сувданаагийнхаа хүүдийг л дээрэмдээ да. Уучлаарай Сувдана and thank you so much. It's my New Year gift for me from you. Okay. Одоо гараад гэс такот нэг хэдэн 4 гутал аваатгаа одоо тийм муурч та муур юм да. Бас хүн юм да. Биш амьдрын да. Энэ баг надаас илүү зардалтай хүн байна да. Би сая ингээд яв хоолыг авлаа. Тэгснээ юу цээжвчтэй хүзүүвч авлаа. Тэгснээ дахиад гутал авлаа. Ёо гуталчмаас дотор арзмартай гэдэг юм байна. Тако ч унгаас амар том тахваа гөлтөө болохоор ер нь айгүй өсөж байгаа хурдан өсөж байгаа болохоор бүгд ингээд нэлээд амар зузаан гултай гутал авчиж гэж бодсохгүй. Агийн амар хөрхөн гутал байна. Агч тэгээд тэгсэн чи даач тэр нь болохгүй амар жижиг нэг арзмаар хаагаа. Тэгээ би 3 арзмаар өгөө гутал авсан. Одоо үсээ очиж янзлуулчаад тэгээд гэртээ орж такод өмсөлж үзүүлдэг юм уу? Тэр ямар дэжгүй гоё хостой харагдчих. Окей. За, лого үйлчлүүлээ. Цэкэгчдэр бүсийн янзлуулах гад ирчихсэн байна. Өмнө нь болохоор нөгөө амар гоё өнгө гаргасан. Rosé brown. Тэгээ одоо болохоор ерөнхийдөө доотлоос нь жоохон тайруулаад салаа эдрийг нь юу яагаад ахуулаад хэлбэрт нь буцаагаад оруулъя гэдэг ирсэн. За ингээ гараад ирлээ те манай цэкэгч маань. Байнга л хөрхөн болгож өгдөг дөө намайг. Одоо энэ үстэйгээ ингээд 3 хоног явна. Тийм амар тийм. 3 хоног явд юм уу? Яагаад тийм багтаад шүү дээ. Аль дээр очиж юу л 14 7 хоногийн өмнө 14 хоногийн өмнө үсээ яваад өнгийн гоё янзлуулаад тэгээ өнөөдөр
тайралтай гоё болголоо. Тэгээд Сэкигчтэй баярлаа. Одоо ийм гоёс бэлэг өгсөн орж байгаа бүгдээ хамтдаа идэж үзцгээе. The next morning. За guys. Окей, өчигдрийнхаа нөгөө нэг гоё хэлсэн юмыг идгээд бид замдаа гарах га тако энэ дотроо баг унтчихээн. Энэ өглөө ям гэдэг унтуулаагүй. Тэгсэн мэт өөр амар гоо өдрөө унтдаг заяа. За тэгээ одоо болохоор нөгөө нэг өчигдрийн тайдад харуулдсан гоё бэлгэн давсан мүү гэдэг хөөрхөн ийм нөгөө гараар хийдэг чацарган арт нэр сэдрээр хийдэг юм гоё цэлцгнөр байгаа хгүй юу те нэг чихрийн агуулгамж амар бахтай. Окей. За хамгийн түрүүнд би энийг өмнө идчихсэн байхгүй надад амар таалагдаад би тэгтээ ямар брэнд яадаг гэдгийг нь юусэн мэдээгүй. Тэгсэн чинь энэ манай сая өчигдрийн юу яасан нэг Сэкэ их чинь ээж нь юм гоё хөөрхөн гараараа өөртөө ингэж хийдэг юм мөө гэдэг юм юу юм бэ? Одоо зам амд явж байгаа чинь хамстай мэдмээр амар санагддаг штэ. Нэг өчигдрийнхөө авсан энийг бүдрийн хамстай идэж үзсэн. Бид ер нь бол энийг идэж үзчихсэн юм аа. Тэгээ дотор энэ арцтай байна, нэрстэй байна, тэгээ цэцэргантай байна. За энэ зүрхийн гибртэй арцтай. Нэмэр тийм байх дээр сүхтэй амтагдахгүй. Зүгээр жээлээ. Арцанд нь 7.5 үгүй. Яг гэмээр арц нь улам илүү их амтагдсан бол бүр амар гоё юм. Энэ яг миний хамгийн дуртай зүрхтэй цэцэргантай. Цэцэрган 10-аас 10. Нэрс нь амар хөөрх юм цэцэгтэй байна. Дугуй хэлбэртэй одоо 5 хүн шиг идэ шиг байна. Нэг юм. Улаанбаатарын төвжрээ. Нэрстэй нэг гоё юм. Арцтайгаа жоохон төстэй амттай. Тэгээ энэ дээр нь хажцраны ундаа байсан. Өөр бас бүр амар гоё том болцсон. Нэг орой хоолмолтой дараа нэг идмэр санагдвал энэ минь бас амар гоё. Энийг баг ингээ 3 төрөл юм шиг байна. Унтсан тако. Одоо ингээ унтах юм бол чинь 4-5 цаг унтна. Өнөөдөр сайхан нартай, хурдтай. Баярын 12 сарын 30 штэ баярын маргааш 31 болж байна. Энд дэр нэг хөөрхөн юм гарцсан. Гэл. Явж ин да. Очоод нэг хумсаа янзлуулчих юм уу? Би өгнө хумсаа амрааж байгаа. Тэгтээ өөрөө бодсон байдаг дээ. Манай Эрдэнэт ёлкостой гоё цассан байж тээ. Ямар гоё юм бэ? За удахгүй очсноо. Маргааш ирнэ. Вау, янзи. Миний бичлэг рүү хилээ гаргацсан дөө чинь. Яаж нөө? Вау, ямар гоё юм. Маргааш ирнэ. За султана байна. Ард аав байна. Оо, боёдий. Нэг ч босоогүй шиг таана бичлэгийг ч юм. Аав ингээл торт идэл, кола уугаал. Юу л одоо хэдэн жилийн дараа бид ч ингэж зүгээрээж. Тако ханаа. Аша. За би ингээд гэртээ дэлгэрсэн байна. Бүгд аргашаа болно. Сулан аргашлаа. Аав аргашлаа. Happy New Year. Happy New Year. Эрдэнэтэд яван ирлээ. Тэгээд массаас тавьсан. Одоо бүгдээ нөгөө нэг такод авсан. Хувцаа өмсгөөд үзье. Юу өмсгсөн байсан шүү дээ санаж байна уу? Хөө чи юм яриач. Юу ярих юм бэ? Чи сувдаана такод амар хайртай. Такод авчир гэж ганц хэлсэн үнэн сувдаана заяа. Юу юм? Энэ күртг нь. Заяа. Тэгээ энэ зөөгний хувцас. Нат гаадэр. Тийм амар автомат нат гаад. За ингэ заяа. Игэнд барьж агаад би нэг гутлын дээр чи нэг гутлын өмсгөн заяа. Такод ийм гутлууд авсан. Гадаа гаргана гэж. За одоо энийг ингээ бэлтчих. Сарууг нь сайн цааш нь чихэж хийж агаад энийг газ татаараа заяа. Юу? За ийм 4 хөлтэй гутал авсан. Тэгээд өмсгөөд энэ доор явуулаад үзээт. Энд чи юм авч өгөхөр тэгээ хөрх уурмгуу маа. Тэгээ хоёулаа энэ одоо таког салхилуулна хүзүүч авсан. Гөө ингэж салхилуулахгүй бол энэ чи майг болоод байгаа хгүй юу? Аркеттэй болдог гинүү. Майг болоод байгаа. Би чи манай хүмүүс сайн үг хэлдэг. Сувданаг харах амар дуртай. Сувданаа ингээд нөгөө хүмүүс камер руу харддаг мардаг үз манай үз хардаг байхгүй юу? Таконы ирсэн. За ингээд гутал нь билаа. Энэ аав ээж хоёртай айгуу сайн гэртээ ирсэн гээ мэдээд тах шиг. За суудана барьж гэс нэг үлийн бариад. За чи энийг нь бариад энэ дээр нь гэс хийгэрээ. Миу. Үгүй амар тайван байна уу? Өнөөдөр өмссөн хүн чинь адилхан тэнд ерөөс өмсөв. Хүү яаж хийх юм бэ? Ингээд хийгээд тэгээ энийг нь гэс татаараа тэггүй наад чи яг аваа шидчих тийм аа. За ингээ хоёрдоо сүүлийнх нь гэс. Та яаж татчих вэ энийг? Намайг нуугаад гадгаа.
Энэ гэдэг мангар тайван байх юм. Оо тачаа. Амаараа татгаад идэх байхгүй. Яа. Ой. Миу гэдэг одоо энэ чинь. Яг нэг миу гэж юм шиг. Энийг сайн ингэрэг зэрэг над чи яг тэггүй л бай. Бэжарэ. Вэж нааштай. Игээд туслаа. Барьж штэ. За. Одоо энэ явахаараа бүр мангар ирээд. Одоо доор газар дээр нэрээ бөө юм бол. Тэр явж чаддгүй амар сонио. Тий. Ээж наадга хард энэ сонио готл өмсч явж чадахгүй. Яа готл өмсч харах гээд байхгүй юу? Сони штэ на ганц юм. Замтай туэн на. Нээ өөлхийд манай тако бүр амар тайван байна. Ингээд хувцас өмсөхтэй амар дургу ингээд мяу гэдэг байхгүй ч одоо амар тайван ба штэ. Тэгээд энэ хүртэл бүгдээрээ гоё ирлээ. Тэгээд энэ влогоо дуусгая. Энэ хүртэл үзсэн гээд бүгдээрээ ямар эможи үлдээх үү? Зүгий. Хэмжээ гоё зүгийн эможи бүгдээрээ үлдээцгээе комент хэсэг дээрээ. Тэгээд энэ хүртэл үзсэн та ястай баярлалаа. RDN YouTube channel дээрээ битүүр дээр битүүр дээр subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд шинэ оноо сайхан нэмгэлцгээгээрээ дараагийн гоё бичлэгээр